Эрсний түүхийг үгүйлэх 20 гаруй хүн чулуу, талын агуй, шилийн богд, алтан овоо, мөнгөний дарах зул, мөнгөн урдлаараа алдартай Даргаан нутаг нь аялал жуулчлал хөгжүүлэхэд хамгийн таатай бүс нутагт тооцогддог. Улирал хамаарахгүйгээр тус нутгийг зорих гадна болон дотоодын жуулчдын тоо тасардгүй гэдгийг нутгийн иргэд хэлж байлаа. За жилээрх бүр хүү ам нэмэгдэж, суурин амьдрах иргэдийн тоо өсөж байгаа нь бүс нутгийн хөгжилтэй холбоотой гэж үзэж болох юм а. Тэмч учраас сумын хэмжээнд залуусын хөдөлмөр эрхлэлтийн байдал тогтвортой байна. За Дарган сум бол 2852 хүн амтай. За нийт 4 багтай. За ингээд залуучуудын эзлэх хөвөл оролцоогоор 40-50% үл ерөнхийдөө залуучууд эзэлж байгаа. За ер нь бол сүүлийн жилүүд бол залуучууд орон нутгийг орон нутгатаа ирж ажиллах чиг хандлага бол ихээр өөрчлөгдөж одоо залуучууд бол орон нутгатаа их төлөвшөж сууршиж ажиллаж байна. За манай залуучууд сум орныхоо хөгжилд ерөнхийдөө идэвхтэй оролцдог. За манай тамаа газрын хувьд бол одоо за 90% нь ерөнхийдөө залуучууд их ирж ажиллаж байгаа. Тэгээ сургууль төгсөөл ерөнхийдөө нутгаар зэрэг төгөлсөн байна. Алтовоо, Гангануур, Дагшин булаг. Тэгээд нууруудаараа байгалийн зохицолд байгалаараа л бахархдаг даа. Түүх дурсгалыг илтгэх олон зүйлтэй тул орон нутгийн музейн идэвхтэй үйл ажиллагаагаа явуулж нутгийн онцлогийг харуулах олдвор бүтээл дурсгал гээд 200 гаруй зүйлсийг музейн санхүүмөрөгт хадгалж байна. Даргаан сумын нэрийн хуудас гэж хэлж болох Даргаан хийцийн мөнгөн тоногтой имэйл. За одоо цагт Даргаан хийцийн дарахтын бүтээл ховордож байгаа ч уламжлал болгон авч үлдэхийг нутгийн иргэд хүсдэг тухай музейн тайлбарлагч онцлсан юм а. За манай музей 2008 онд яг үйл ажиллагаагаа явуулж эхэлж байгаа. Тэгээд нийт одоо 200-аад үзмэртэй болоод байна. Тэгээ ерөнхийдөө л энэ дөр голдуу нэг Дарган нутгийн одоо байгалийн үзэсгэлэнт газруудын тэм сайхан зураг хөргнүүд байж байна. Эртний хүмүүсээ эдэлж хэрэгжилжсэн тэм эд зүйлсийг энд байрлуулад байна да. Онцолж хэлэх юм гэвэл одоо яг эдэлж хэрэгжилжсэн хүмүүсийнх нь яг эдэлж байгаа сайхан дээл байна. Хуучны Дарган ихнэр дээл байна. Дарган эрэгтэй дээл байна. Дарган хүүхдийн хөөрхөн үлгийнүүд байж байна. Одоо энэ их чинь мөнгөн имэйл хазаар гэж шанууд архны уурсан мөнгөн имэйл газарууд байж байна. Энэ ард байгаа зургууд гэх чинь одоо яг манай Дарган одоо тийм нутгаас гаралтай багш одоо уран бүтээлч яруу найрагчд уран бүтээлчдийн бүтээлүүд байж байна та. Үзэгч та бүхэн харж байгаа энд байгаа зүйлс бол одоо бас модны үндэс болон чулууг ашиглаж хийсэн. Тэгэхээр яг одоо өөрийнх нь тэр төрхийг нь харж байгаад бас бүтээл болоход ер нь хэрэг онцлогтой байдаг вэ? За тэгээд бас энэ нутаг дэвсгэр дээр одоо ургасан модны үндэсүүд үү тий? Энэ ихэд юу л да овооны бид нар бол дандаа бүгд овооны чулуу. Тэгээ овоон дээр ингээ гараад тойроод явж байгаа тийм хэлбэр хийцтэй чулуу их таарладаг байхгүй. Тэгээд тэрнээс ингээ сонгоод нэг нэмж хасахгүйгээр тэгээд олдсон тийм олдуур юм чулуунууд байгаа маа. Энэ их тийм одоо тарав энэ морио хөтөлцөн явж байгаа төрс бүхий. Одоо ингээд юу нэ вэ? Гар нэ вэ? Энэ мориныхын сүүлний хөтлөгөө мөртөө явж байгаа төрсхийн олдуур байгаа. Модны үндэсний тухай яриад. Модны үндэсний тухайд бол ерөөсөл бас л ингээ өөрийнхөө байгалаараа олдсон юм. Нэмж засах бас ажиллах үе байх уу тий? Зүгээр өнгө бодлого оруулах гэж нэг нэмж засах юм бол нэг гардгүй л модны үндэсэн дээр. Жохон юм нэг чих хамар мамар дүрсийг гаргаад л. Тэгэл байгалаар ер нь байгалаар аль болох байгалаар нь байлах юм. Нийтдээ одоо хэдэн бүтээл вэ? Энд нэг нийтдээ нэг 20-30-аад л бүтээл байна да. Байгалийн өвөрмөц тогтооц түүх дурсгалын онцлогоо түшиглэн аялал жуулчлал давмгаалсан эдийн засгийн үр ашигтай бүтцийг хөгжүүлэх боломж Даргаан суманд байна. Нутгийн залуус улс төр чин манлайлагч зорилтод ТV төсөлд нутгаа хөгжүүлэх өөрсдийн шинэ санал санаачлагаар оролцсон за ажил болгон хэрэгжүүлнэ гэдгээ илэрхийлсэн юм а.